7 сумаар бас ажиллах юм ажилтаа явж байгаад ирсэн. Өчигдрөөр ирсэн байгаа. За ерөнхий сайд бол $500,000 гэж ярьчаад дараа нь хэдхэн хормын дараа 1.5 сая $1 авах авсан гэж ирсэн. Намайг. За тэгээд хүний хэлээгүй. Хажууд нь нэг авах авч явахт нэг хүн хажууд нь байсан. Тэгээд тэр хүн нь одоо өөрөө гуйсан учраас хэлэхгүй гэдэг ийм л юм ярьсан. За тэгэхээр энэ бол ор өнцгөө бүтгэлэг. Ерөөсөө ийм болоогүй, ийм хүн байхгүй, ийм мөнгө байхгүй. Тэгэхээр энэ одоо ямар санаа зорилгоор өөрөө худлаа гэдгийг мэдсээр байжээж ийм гүтгэлгийг ярваа гэдэг дээр би бол дүгнэлт хийж байгаа. Энэ хүн одоо орох байх газаргүй болсон гэдэг нь тодорхой болж байна. Өөрийнх нь холбогдсон олон асуудлууд одоо тодорхой болж байна. Энэ ер нь байд сууж чадхаа болж байгаа шиг байна. Энэ би бас сэтгэл зүйн хувьд энэ гэмтэлтэй байна гэж үзэж байгаа. Өнгөрсөн оны би намар 9 сарын 24-ний өдөр 5-гийн таймд одоо орохдоо одоо тодорхой асуудлуудыг ярьсан. Тэр дотор би бас нэг зүйлийг хэлсэн байгаа. Би ер нь энэ хүний үгэнд итгэхэ болцсон гэж. Яг тэгэхээр цуг сууж байгаад ингээ юм ярихаар худлаа яриад байдаг. Дотор нь одоо 1, 2 юм уу 3 хүн лав байх шүү өөрөө. Өөртөөгөө зөрчилдсөн. Ийм болцсон гэдгийг би одоо тэр 5-гийн тайм одоо гэдэг нэвтрүүлэгт орохдоо би бас хэлж ирсэн. Тэгээ миний итгэл үншил бол улам тодорхой болсон. Та өөрөө энэ дээр чамд боломж байна. Энэ хүн би юу? Одоо ийм юм ба одоо нэг ийм зүйл байгаа. Одоо намайг одоо ийм их хэмжээний одоо ч 6 орчим тэрбум төгрөгийн ахуулын юм яриад байгаа байхгүй юу? Ийм их хэмжээний одоо ахуул авч ирсэн тэр сонсголын өмнө юм уу дараа нь юм уу гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ өөр ерхийсэд байсан шүү дээ. Тэр үед өөрийнх нь харьяа тагнуул нь байна. Атх нь байна. Цагдаа нь байна. Тэгээ энэ одоо ийм том хэмжээний ахуулыг хууль зүйн сайд нь аваад сууж байгааг мэдсээр үжид энэ хүн одоо нуугаад байсан. Харин яагаад өргөлд өгсөн шалтгаанаа олон нийтэд ил дод илэрхийлнэ. Танд яасан шахалт үзүүлсэн юм бол сайн. Шахалт ямар нэгэн шахалт байхгүй. 100 хоногийн хугацаанд шүү дээ. Тэр 100 хоногийн хугацаанд хэрэг үр дүнтэй ажилласан та хоёр. За энэ талаар бүх тайлбарыг ярина. Одоо ийм нөхцөл биш. Ойрын хугацаанд сууж агаад ярина гэж бодож байгаа. Ямар нөхцөл төхийн тал юм? За мэдээж ингээд тухгүй нэг бүтэн цаг ярих байлгүй дээ. Би ч нэг 3 жил агас эрчим хүчний сайдаар ажиллалаа. Энэ эрчим хүчний салбарт ямар асуудал хүндрэл байгаа. Яаж шийдэх вэ? Ямар гарц байсан энэ талаар бас тайлж таарна да. Өмнөх засгийн газар болон одоогийн засгийн газарт ажиллаж байгаа сайднараас хамгийн их одоо муу ажиллаа гэдэг асуудал үүсгэж байгаа сайдрын нэг нь таныг гэж нэрлэж байгаа. Та энэ дээр нь санаж хүмүүс ажилласан гэж бодож байна. За би өөрийгөө сайн муу гэж дүгнэх нь ёс зүг юм. Зүгээр ямар тоо баримт гаргаад ямар салбар хүлээж аваад ямар байдалтай хүлээж аваад ямар байдалтай хүлээлгэж өгч байгаа ойрын хугацаанд олон нийтэд тайлан тавина. Та өөрийн хүсэл дээр өргөлөө өгч байгаа. Өөрийн хүсэл дээр өгч байгаа. За би Нармбаатар сайдын тухайд мэдээлэл байна. Таны оронд одоо хэнийг сайдад бодож байна гэж байна. Таны оронд хэн сайдад? За мэдэхгүй би энэ тухай ерөөсөө сонирхсан. Тань сүүл нэг засгийн газрын тогтоол боловсруулах чиглэлүүд байсан. Энэ дээр та тогтоол боловсруулах. За тогтоолын төсөл боловсруулаад засгийн газрын хуралдаанаар оруулсан. Энэ асуудлыг эцэслэн алуужаагүй байгаа учраас одоо ойрын өдрүүд ерөнхий сайдаас асууна энэ тогтоол батлагдах юм уу батлагдахгүй юм уу гэдэг. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний сайдаар ажиллах энэ онцлогууд ер нь тань хэрэг байдлаар нэмээд За мэдээж цаг үе болгоно ойрын сорилтыг дулгадаг штэ. Тийм айхтар мэдээж чадлын дутагталд орсон хэрэглээний өсөлт маань 12%-аас доошгүй хуваар нэмэгдэж ирсэн. Техникийн өнөксөлтүүдийг бүгдийг нь улгаж ясан бол магадгүй жилдээ 30-40% өсөх байсан ийм цаг үед ажиллаж ирсэн. Энэ талаар бол дараагийн удаа тоо баримттай яриа. Ойрын хугацаанд.